Та нар гадаад хэлийг заавал гадаадд л сурах ёстой гэж боддог уу? Тэгэхээр бүгдээ энэ талаар ярилцъя. Хүмүүс хэдэн саяар нь Филиппин руу ч явж сураад, хэлний бэлтгэж явж сураад англи хэл сурч байгаа юм шиг харагддаг шүү дээ. Тэгэхээр хэлийг сурахын тулд заавал тийм их мөнгөтэй авах хэрэгтэй юм уу? Эсвэл гадаад руу явах хэрэгтэй юм уу гэдэг дээр хүмүүс айгүй хэрэгэлцдэг. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад бараг явж сурья да энэ төр гэж ярьж байгаа хүмүүсийг ч гэсэн сонсон байхгүй юу? Би нөгөө нэг өглөөний урьдчилгаа явуулдаг шүү дээ. Тэрэнд ч гэсэн би яг энэ англиар ярьдаг улсад байгаа маа. Тэг яг юм ярих гэхээр лам эвлэхгүй ингэж байгаа хүмүүс зөндөө харагддаг. Миний хувьд хэмээл би англи хэлтэй солонгос хэлнийхаа англи хэлийг Монгол сурч исэн. Тэгээ одоо би солонгост амьдарч байгаа. Гэ бодох юм бол би ерөөсөө англи хэлээр ярьдаг орон байгаагүй мөртлөө миний 3 хэлний одоо хамгийн сайн англи хэлээдэг. Хаана байхаас үл хамааран хэл сурах бол бүрэн стратеги гэж боддог. Тийм учраас тухайн хэлээр ярьдаггүй орон тухайн хэлийг сурах бай. Ялангуяа англи хэлийг сурах бай гэдэг талаар бүгдээрээ ярилцгаая. Тэгээд энэ бичлэг би танаар зүгээр нэг үзээд өнгөрдөг бичлэг болохыг хүсэхгүй байна. Тийм учраас дадлын description хэсэг дээр татаж аваад хэлээ сурахтаа хэрэглэж болох өнгөө тэмцээд байгаа шүү. Тийм учраас тэрийг ч гэснээр татаж аваад заавал хэрэгжүүлээрэй. Тэгэхээр энэ бичлэгээр бид нар 3-5 зүйлийг хамарч ярих болно. Ягаад гадаад явах нь хэлийг сургадаггүй вэ? 2-дугаарт гэртээ тухайн хэлний орчин хэрхэн бий болгох вэ? 3-дугаарт өдөр тутмынхаа амьдрал, ажил, сургуультайгаа хослуулсан бодиттой хуваарийн талаар ярилцах болно. Түрүүний хэлсэнчлэн миний хувьд л тэгэхээр англи хэлийг анх гэртээ сурч исэн гэсэн шүү дээ. Тэгээ би сурж байхдаа ерөөсө сургалтанд явж байгаагүй. Тэгээ сургалтанд явж байгаагүй энэ дээр бол би англи хэлээ хаан сурч исэн бэ гэхээр нацаг дөрчин хамгийн сандал ерөөхдөө өдөржин сууж англи хэлээ хийдэг байсан. Тэгэхээр бид нар яг тухайн улсад байгаа юм шиг тухайн хэлийг сурахын тулд immersion гэдэг зүйлийг олгох хэрэгтэй. JP is actually doing a language immersion program. Language immersion гэдэг нь юу вэ гэхээр хэлээрээ өөрийгөө бүр хүрээлүүлнэ гэсэн үг юм уу? Миний хувьд хэдийгээр би Монголд англи хэлээ сурч исэн ч гэсэндээ сонсдог хөгжим, уншдаг юм, эргэн тойрны зүйлгээ бүх зүйл бол бүгдээрээ англи хэл дээр байдаг гэсэн. Тэгээ та нарт яаж ийм орчин бий болгох талаар зааж өгье. Жишээлбэл би Монголд байхад Монгол руу дэлгүүр орлоо гэхэд тэр хүнтэй монголоор ирнэ тийм үү? Найзуудтайгаа уулзлаа гэхэд бүгдээрээ найзуудтайгаа хамт монголоор ирнэ. Тэгэхээр би энэ монгол хэлтэй байнгын идэвхтэй харьцаж байгаа гэсэн үг. 2006 онд Монреалийн их сургуулийн хийсэн судалгаагаар тухайн хэлийг тухайн оронд нь сурсан хүмүүсээс илүүтэйгээр тухайн хэлийг идэвхтэй хэрэгжилжсэн хүмүүсийн хэлний мэдрэмж нь хамаагүй сайжирсан байдаг. Хаана байгаагаас үл хамааран тухайн хэлийг идэвхтэй хэрэглэх, тухайн хэлээр хүрээлүүлж чадж байна гэдэг маань бид нарын хамгийн том ойлгох зүйл байна. Тэгэхээр орчин байх ёстой. Гэхдээ тухайн орчныг бид нар өөрсдөө бий болгох бас боломжтой. Энэ дашинд хэрвээ өөрийн гэсэн дадлыг бүтээмээр байгаа эсвэл хэлээ сайжруулмаар байгаа хүмүүс байх юм бол манай Enable-ээс та бүхний мэддэгчлэн өглөөний уншлагыг явуулдаг байгаа. Манай өглөөний уншлага бол бүртгэлээ авч байгаа. Тийм учраас та бүхэн дадлын description хэсэг дээрх линкээр бүртгүүлэх боломжтой шүү. Өглөөний уншлага дээр бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө болгон 1 цаг англи хэл дээр academics-ийг уншиж орчуулаад дундаас нь шинэ үг зэржүүлдэг байгаа. Өглөө эрт үлийн хэлхэн дээр англи хэлээ уншсанаар хэлний мэдрэмжтэй байгаа зогсохгүй. Өглөө эрт сэрснээрээ цаашдаа өглөөний дадлуудаа хийх боломжтой. Тэгээд энэ жилээс өглөөний англи хэлний уншлага маань болохоор давхар оройн 4 анги гаргасан байгаа. Ягаад гэх юм бол өглөөний уншлага дээр би давхар 4 ярьжсэн чинь зөвхөн өглөө ингээд хүн дүнгэрч сэрсэн тийм байхад өглөө хүнд 4 яриад тахаар хэцүү санагдсан. Тэгэхээр өглөө бид нэр жуулах шинэ үгэн дээрээ төвлөрч өдөрт доор хаяж 20 шинэ үг цээжлэх буюу сар дуусахад бол 500 шинэ үгийн зантай болох бол орой бид нар IELTS-ийн бодит уншлагын сэдв дээр ажиллаж дунд акцент шатны дүрмээр төвлөрөх юм. Тэгэхээр нэг төвшөндөө гацсан хүмүүс бол академик англиээ сайжруулах сонирхолтой хүмүүс байх юм бол дадлын description хэсэг дээр линкээр ороод сонирхоод үзээрэй. Ганц англи хэлтэлтгүй солонгос хятад хэлнүүд байгаа. Тэгээ мэдээж англи хэлээ эхлүүлмээр байгаа хүмүүс байх юм бол англи хэлний анхан шатны бүх дүрмийг жижигэн 5-15 минутын автобусанд ч юм уу ажилдаа явахдаа ч юм уу зүгээр л завсарлагаараа үзэх боломжтой бичлэг болгоод хуваалцсан 100 дүрмийн хичээл маань гарчихсан байгаа шүү. Тэгэхээр та бүх маань бас тэрийг бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр бид нарт 2 төрлийн immersion байдаг. Ямар 2 төрлөө гэхээр passive immersion болон active immersion. Тэгэхээр бүгдээрээ passive immersion-ээс эхлэе. Passive immersion гэдэг маань юу вэ гэхээр бид нар яг юм хийж байхдаа эргэн тойронд байдаг зүйлсээ байнга харж сонсч анхааралтай байдаг шүү дээ. Тэгээд тэрийг ерөөсөө мэдгүй. Жишээлбэл бид нар одоо уртталаа байхдаа доошоо харах юм бол бидний хамар харагддаг ч гэсэндээ бид нар харахыг хүсдэггүй зөвхөн хармаар байгаа зүйлрээгээ төвлөрдөг гэдэг шиг. Яг төвлөрөхгүй байгаа ч гэсэндээ эргэн тойронд байдаг зүйлсүүд хамаатай. Тэгэхээр хоолоо хийж байхдаа ч юм уу эсвэл автобусанд явж байхдаа ч юм уу эсвэл ямарваа нэгэн зүйл хийж байхдаа арталтаа англи хэлний подкаст ч юм уу ямар нэгэн бичлэг тавьчихна гэсэн үг. Бид нар ер нь бол одоо сүүлийн хүмүүс хоолоо идэж байхдаа ч гэсэн бичлэг үздэг болчихж байгаа шүү дээ, тий. Зэрийгээл англи хэлний бичлэгээр сална. Тэгээ Стефен Крашны idea нэмэх нэг гэдэг онлодог. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө төвшнөөс нэг төвшний дээгэр зүйлийг хийн. Тэрний үг жаа гэхээр хитрхи амархан юм хийх юм бол амархан үзэж штэ, хитрхи хэцүү юм хийчих юм бол амархан шантарчин. Яг өөрийнхөө төвшнөөс нэг төвшний зүйлийг хийснээр бид нар урт хугацаанд шантрахгүй тухайн зүйлийг тууштай хийж чадна гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө чадж байгаасаа арай жоохон хүндэвтэр зүйлийг сонсгож оролдоно гэсэн үг. 3 төвшөнд харуулаад би танарт зөвлөх юм бол анхлан суралцагчдад English with Lucy, BBC Learning English гэх мэтчлэн сабтайтлаа үзэх юм бол айгүй зүгээр гэж боддог. Ялангуяа англи хэл заадаг хүмүүс айгүй тийм гоё удаан үгээ зохиж ингэж хэлдэг байхгүй. Тэгэхээр ойлгоход хамаагүй эвтэйхэн байдаг. Хэрвээ дунд төвшний сурагчид байх юм бол
Ali Abdaal байна, Thomas Frank байна, за Kurzgesagt байна гэх мэтчлэн эдгээр ютуберуудыг англи сабтайтлаар үзэж болно. Агсан төвшний хүмүүс байх юм бол подкаст, TED Talk сонсож болно. Би бол Dr. Huberman-ийн подкастуудад аягүй дуртай. Тэгээд подкастууд нь дандаа 2-3 цагийн урттай байдаг. Тийм болохоор ингээл тавиал гэр орноо цэвэрлэл тэгэж их юм бол аягүй зүгээр санагддаг. Жохон extreme ч гэсэндээ яавал зүгээр байдаг вэ гэхээр Монгол бичлэг гарч ирээд ах юм бол not interested хийгээд not interested хийгээд ах юм бол Монгол бичлэгнүүд ерөөсөй гарч ирэхгүй гэсэн үг. Яг одоо энэ үедээ л хэл сурж байгаа энэ үедээ л өөртөө зориулж тийм гаргаж байгаа шүү дээ. Огт Монгол контент битгий гэхгүй ч гэсэндээ яг хэл сурж байгаа энэ чухал үедээ бол аль болох гадаад контент л үзэх юм бол зүгээр гэж боддог. Тэгээ би ч гэсэндээ ер нь бол Instagram дээр reel үзэхдээ ч гэсэндээ дандаа гадаад контент creator-уудын бичлэг үздэг байхгүй. Нэг надад миний англи хэлийг бол байнгын сануулж байдаг. Хоёрт гэх юм бол Монгол одоо контент креаторуудыг үзэхээр ингээд өөрийн мэдлэгүүгээр далд ухамсараараа тухайн одоо контент креаторээс ингээд санаа авчаад тэрийгээ дараа нь ашиглаж магадгүй гэж яагаад гэдэг вэ? Тэгэхээр ингээд өөрийн мэдлэгөө далд ухамсараараа хулгайлагдчихна гэж бодоод буюу ер нь бол ингээд бас нөгөө түрүүний ярьсанчлаг пассив байдлаар ингээд хүний далд ухамсар, хүний тарих ер нь нэмийг агүй хүлээж авдаг учраас тэрэнд айлуулах болгоомжтой хандлагыг хичээдэг. Тийм учраас ямар ч платформ байсан аль болох бүх контентоо англи хэл дээр болохыг зөвлөж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ active immersion руу оръё. Active immersion гэхээр бид нар яг одоо хичээл зүтгэл гаргаад яг төвлөрөөд англи хэлээ хийж гэнэ гэсэн. Тэгээ хамгийн ихний арга нь болохоор shadowing гэдэг аргыг бол баг бүгдээрээ сонсч байсан баг. Гэтэ яаж яг shadowing хийдэг вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. Дагаж ярихыг хүсэж байгаа бичлэгээ тавьчих миний хувьд гэх юм бол би TED Talk аягүй дуртай ерөөс ингэ дундуур нь тасалдаггүй. Кино үзэхээр ингээд нэг заримдаа 1-2 үг хэлээл заримдаа 5 үг хэлээл аягүй хэцүү байдаг шүү дээ тий. TED Talk болохоор яг нэг хүн ингэ ярьж байгаа учраас өгүүлбэрээр салгаж ирэхэд надад аягүй ихтэйхээ санагдаад байдаг. Тэгэхээр TED Talk ч юм ингээд тавьчих. Тэгээд 1-2 минут сонсно. Ойлгох гэж чинь ойлгосныхаа дараа клипээ тавиад клиптэйгээ хамт хийх гэж үзнэ. Миний хувьд гэх юм бол би яг бүтэн тэр клипийг хийхгүйгээр ганцхан мөрийг олон удаа давтах дуртай. Тэгээ тэрийгээ өдөрт 15 минут орчим хийх юм бол хангалттай гэж бодож байна. Хоёр дахь арга нь гэх юм бол extensive reading. Ерөнхийдөө уншлага бол яалтчгүй хэрэгтэй. Тэгээ миний өдөрт нэг нийтлэл унших юм бол айгүй зүгээр санагддаг. Нийтлэл ч айгүй яг ингээл богино шүү дээ. Жишээлбэл BBC News байна, Medium байна. Тэгээ эсвэл сүүлийн Slack дээр бас айгүй их би нийтлэл уншиж байгаа. Тэгэхээр тиймэрхүү нийтлэлүүдийг уншиж үзэн заавал орчуулах гэдэг шаардлагагүй. Ерөнхий барагцаа гаргаад ойлгож гэнэ ойлгохгүй нөө гэдгээс үл хамааран ерөнхий барагцаа гаргаж авахад л болно. Нэмэх ном бариад уншиж болж байна. Тэгээ би энэ талаар бас дараа нь дахиад таад гоё ном санал болгосон бичлэг хийх болно. Тэгэхээр та нар subscribe дараад хүлээж аваарай. За 3 дахь арга нь гэх юм бол output practice. Энэ жоохон сонир санагдаж магадгүй. Яг нөгөө хүнтэй ярихаар айгүй эвгүй санагдаад байдаг. Ер нь тэгэл Omegle-ээр ярихад жоохон бэлэн биш хүмүүс байх юм бол хэрвээ бэлэн байх юм бол сайн байна. Speaking club яваарай, Omegle ашиглаарай. Хэрвээ бэлэн биш хүмүүс байх юм бол яг толь ингэж тавьж байгаа өөрөө өөртөө юу байна да, юу хийж ин чамаар юу байна энэ төр гээд надад ингээд тэгж ярих юм бол айгаа гоё тийм журнал бичиж байгаа юм шиг санагддаг хгүй өөрөө өөртөө яриад бас нэг талын ихэндээ үгүй байх ч гэсэндээ сүулдэ бас ингээд хамт ярилцах өнгөө байх юм бол яриагаа сайжруулахад айгаа удаа санагддаг. Тэгээ дээрээс нь ингээд тархинд айгаа гоё бодогдоод байгаа юм амаар яг тэр чигээр гоё гардаггүй шүү дээ тийм учраас тэрийг гоё дадаалахад тус болдог юм шиг санагддаг. Дараа нь л тэгэхээр хэдүүлээ орчноо өөрчлөн хамгийн эхлээд бидний өөрчлөх зүйл бол дижитал орчныхаа утасныхаа бүх хэллийг англи хэл дээр үзэж байгаа бүх юмаа түрүү ярьсанчлан англи хэл дээр болгоно. Тэгээд хамгийн гол нь кино үзэж байхдаа англи сабтайлтай үзнэ. Тэгээ би Friends дэйгөө дуртай. Тэгээд ер нь л Friends-ээс сүлээд юусоо олдохгүй байгаа юм шиг үлээ. Тим төрлийн sitcom сурлууд ч нөгөө нэг 20 минутын орцтой байдаг шүү дээ. Тэгэхээр айгу амархан нэг ангийн үзэл айгу амархан явчихдаг юм шиг санагддаг учраас Friends айгу зүгээр санагддаг. Гэх мэдчлэн YouTube-ээс ч юм уу эсвэл тим сурлууд айгу их байдаг. Өнгөө үзэж болдог тим сурлуудыг ингэж англи сабтайлтай хамгийн гол нь үзээрэй. Ерөөсөө монгол хэл одоо ерөөсөө хасагдчих юм гэсэн үг шүү дээ, тий. Хэрвээ төвшин хангалттай сайжирчлаа гэж бодох юм бол сабтайтлгүй зэрэг. Гэтэ ерөөсөө сабтайтлгүй үзэх гэж ярах шаардлагагүй шүү. Ер нь сабтайтл бол биднэрт айгүй их тусалдаг. Ер нь тэгэл тухайн хэлийг барьж авах, тухайн дуудлагуудыг сурах гэх мэтчлэн айгүй их тусалдаг учраас сабтайтлгүй нэг яах гад ярахгүй ч гэсэндээ сабтайлтай за одоо би хангалттай да. Одоо би бол нэлийн агсан төвшөнд болчлаа даа гэж бодох тийм хүн ер нь тэр үедээ болохоор сабтайтлгүй үзэж эхлээрэй. Тэгээ дараагийн чухал зүйл нь болохоор гэрийн эд зүйл дээр стикер нь авчиж болно. Жишээлбэл ширээ авах юм бол ширээн дээр ингээд ширээ desk гэж тавьчихдаг ч юм уу, сандал авах юм бол chair гэж биччихдэг ч юм уу. Тийм стикернүүд ингээд наачих юм бол айгүй зүгээр байдаг. Тэгэх юм бол тэрийг харах болгондоо далд хумсраараа шууд ширээ гэж бодгоо хамгийн дөрүүлж desk гэдэг үг орж ирдэг ч юм уу. Сандлаа харангууд нь chair гэж үг орж ирдэг ч юм уу. Тэгээд тэрийг хийж явахдаа I'm gonna sit on my chair, I'm working at my desk гэх мэтчлэнгээр өөртөөгөө тухайн стикерээ наасан өөрийнхөө үйл хөдөлгөөнүүдийг болол ингэж англиар бодож эхлэн гэсэн үг. Дээр нь стикер наах бол надад айгүй хэцэлдэг юм шиг санагддаг. Заримдаа бол ингэ стикерээ хараад нэрээ би чинь ингэж бодох хэрэгтэй штэ гэж сандаг гэх юм уу. Тэгээд тухайн үгийг ашиглаж одоо дотроо бодож байгаа өгүүлбэртэй ашиглаж хэрэглэн. Тэгээд дотроо бодож болно чангаар хэлэх юм бол бүр сайн шүү. За тэгээ онлайн үед гэх юм бол та нар хангалттай сонссон гэж бодож надад бүгдээрээ практик руу оръё. Яаж ирнэ үнийгээ
ажил амьдралынхаа хажуугаар хэрэглэх вэ те. Хамгийн эхлээд өглөө бид нар 20 минут л зарцуулна. Өглөө хоол идэж байхдаа ч юм уу, шүдэ угааж байхдаа ч юм уу, passive immersion буюу арталтаа подкаст авчин 10 минут. Дараа нь түүнийгээ shadowing хийн. Тэгэхээр өглөөний 20 минут бол сонсоод гаргана гэдэг энэ маягаар өнгөрнө. Дараагийнх нь өдөр 15 минут. Medium ч юм уу эсвэл дуртай нийтлэлээ 10 минут уншин. Тэгээ шинэ өгнүүдийг нь 5 минут тэмдэглэж авна. Тэгээд оройны 30-аас 45 минут, орой 20-аас 30 минут дуртай кино ч юм уу хүүхэлтэйгээ үзнэ, эсвэл дуртай подкастаа сонсно. Тэгэнгүүтээ 10-аас 15 минут өөрөө өөртөө ярина, эсвэл сонсон зүйлээ таймлаж чинь. Тэгэхээр өдөрт ерөнхийдөө 1 цагаас цаг 30 минут л хангалттай гэсэн үг. Тийм олон цагийг байнга зарцуулах шаардлагагүй. Тэгээд хамгийн сүүлд нь би танарт нэг өөрийнхөө хэрэгэлдэг л онцгой аргыг хэлж өгье заяа. Би яадаг байсан бэ гэхээр одоо бол би нөгөө өглөөний онцлог дээр өглөө алга яг 1 цаг англи хэл дээр юм хийгээд байгаа учраас надад бол дахиж түүнээс гадна англи хэл хийх шаардлага байхгүй байгаа. Гэхдээ би Монгол дахтаа яадаг байсан бэ гэхээр 7 хоногт 1-ээс 2 цагийг зөвхөн англи хэлний цаг гэж ингэж тусдаа цаг гаргадаг. Тэгээд тэр үед яадаг байсан бэ гэхээр англи Америкт ингэж кафеэр ороод цэцгийг ингэж гүйлгэж хараад эсвэл ямар нэг нөгөө онлайн шопинг энэ төр байх юм бол тэр нөлөө ингэж ороод ревювийг ингэж уншиж үзээл. Уг нь бол тэр чинь надад ерөөсө хамаагүй шүү дээ. Гэхдээ би хэрвээ Америкт исэн бол би англид исэн бол ингэх байсан да гэдэг шиг яг тэгж хэлдэг гэсэн. Тэгээд сүүлд талаад ирэхээр би англиар ярьдаг нэг найзтай болоод тэрнтэйгээр нь бол байнга ингэж 1 цаг англиар ярьж өнгөрдөг болсон. Боломж байхгүй байх юм бол та нар бас энийг туршаад үзээрэй. Тэгэхээр хэдүүлээ цөрүүний ярьсан зүйлсүүдээ бүгднийг дүгнээд ярих юм бол 2 төрлийн аргаар бид нэр англи хэлний орчинд орж болно. Эхнийх нь passive immersion буюу подкаст сонсон, ямарваа нэгэн зүйл хийж байхдаа арын фон олгож англиг хэрэглэнэ. Хоёрт нь болохоор active immersion буюу shadowing гэдэг ч байна уу, эсвэл юм уншдаг ч байна уу, уншин, оруулна, гаргана гэдэг зүйлсүүдээ хийнэ гэсэн. Гуравт гэх юм бол дижитал орчин болон эргэн тойрныхоо орчин бүгднийг англи хэлээр болгоно. Дөрөвт гэх юм бол өдөрт 1 цагаас 1 цаг 30 минутыг англи хэлэнд зарцуулна. Тэгэхээр эдгээрийг хийх юм бол бид нар гадаад руу явсан яваагүйгээс үл хамааран англи хэлийг хангалттай сурч чадна гэдгийг би танарт амлаж байна. Би Монголд тахта хэдэн сарыг бол бараг хүн тийм дуурахгүй бүр ингэж өөрийгөө англи хэлээр бүр immerse хийгээд бүр ингэж тэгж өнгөрүүлж ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ аргыг тийм хурдан хугацаанд биш ч гэсэндээ тууштайгаар хийх юм бол үр дүн гарна гэдэгт бол итгэлтэй байна. Энэ бичлэг танарт хэрэгтэйсэн бол лайк дараарай, тэгээ комент хэсэгт англи хэл сураад хэр удаж байгаа болон юу хэцүү байгаа гэдгийг хуваалцаарай. Би тэгээд уншаа дараа дараагийн бичлэгтээ бас хэдүүлээ ярилцаж болно шүү. Тэгээ бүгдээрээ дараагийн хамтлагаар уулзцгаая.